30 секундын дараа юу? Тийм, яг үнэ. Одоо энэ 30 секунд эхэлсэн тоолоргүйгээл явж байна. За сайн бацхан уу. За манай Nathouse Creative маркетинг агентлагийн сошиал медиа төрөлсдөйгээд лайв нэвтрүүлгүүд хийдэг байсан. Тэгээ энэ удаагийн бас хөл хорой за гэрээс ажиллах шаардлагууд гарсан. Энэтэй бол бас холбогдуулаад энэ логт бол өдөр болгон тодорхой зочинтой лайвд хий гэж төлөвлөж байна. За тэгэхээр энэ удаагийн хамгийн ихний зочин манай Адя Төмөр. За эрүүл мэндийн салбарын маркетинг, эрүүл мэндийн салбарын энтерпренер маш олон үйл ажиллагаа эрүүл мэндийн салбарт маркетинг чиглэлийн за бус чиглэлийн маш олон үйл ажиллагаа арга хэмжээнүүдийг бас зохион байгуулдаг. За ийм залуутай өнөөдөр эрүүл мэндийн салбарын маркетингийн талаар ярилцахаар ингээд уулзж байна. За тэгэхээр сайн байна уу Адя Төмрөө? Ажил төрөл сайн уу? За яаж ажиллаж байна? Гэрээс ажиллаж байна уу? Харин тийм ингээд ремонт болсон ерөөсөө. Бүх ажлууд бас гэрээс ажиллаа. Тэгэхдээ ер нь танай салбарын ажилтнууд, танай салбарын танаахны бол ажлууд явж байгаа үстэй тий? Тий, ер нь одоо чинь яг нэг ковидын онцгой нөхцөлд чинь хамгийн ачаалттай ажиллаж байгаа хүмүүс бол манай эрүүл мэндийн салбарынхан. Тэрэл жинхэнэ нөгөө гардан тулаан гэж ерөнхийдөө дээрсэн шүү дээ. Харин тийм яг үнэ тэр гардан тулааныг хийж байгаа улсууд яг танай салбарынхан байна тийм ээ. Яа тэгээд ер нь яг өнөөдрийн ярих гол сэдв маань яг л чиний өдөр тутмын хийдэг ажлууд. Ерөнхийдөө бидний хувьд болохоор миний хувьд ингээд чиний хийдэг ажлуудыг анзаараад байдаг. Би тэр бол нэг нэлээд дээрээс 2-3 жил Facebook-ийн найзууд болсон. Нэлээд удаж байгаа. Тэгээ эндээс одоо анзаарч байгаа гол зүйлүүдийн нэг юм байнгын одоо зохион байгуулдаг арга хэмжээнүүдийг чинь би бол маш сайн анзаардаг. За дээрэс нь бараг 2 жил 3 жил болж байна уу шинэ бизнес эхэлсэн. Бизнес бас амжилттай явж байгаа шиг байна. За ер нь бол энэ маркетингийн талаар хаяа битээр бас уулзаж сан солилцдог. Тэгэхээр өнөөдрийн ярих гол сэдэв маань ер нь эрүүл мэндийн салбарын маркетинг. Эрүүл мэндийн салбарын маркетингийн хувьд ялангуяа одоо энэ жил 2020 он за дараа жил 2021 онд энэ цар тахал ковидтэй холбоотой гарч байгаа өөрчлөлтүүд юу вэ? Та хэд ямар өөрчлөлтүүд хийж байна? Өмнө нь ажилдаг байсан зүйлсүүд эсвэл одоо шинээр туршиж үзэж байгаа зайлшгүй хэрэгжүүлэх ёстой танай салбарынхны хувьд зайлшгүй анхаарах ёстой зүйлсүүд юу болоод байна? Харин мэдээж бүгд л одоо нэг онцгой байдал ковид гээл бүх бизнесүүдийг, байгууллагуудыг, ажлуудыг өөрчилж авах шиг байна л да. Хэдэн градус өөрчлөлт байгааг мэдэхгүй байна. Бүгд л тодорхой төвчний хувьсгал өөрчлөлтийг оруулж яах гэж харж байна. За миний хувьд болохоор яг таны хэлдгээр аягүй олон ажил нөгөө зэрэг хийдэг болохоор өөрчлөлтөнд бас хамгийн их цохилтонд орж байгаа бас хүний нэг харж байгаа. Яг тэгэхээр манай дээр уламжлалт талын одоо бизнес уламжлалт талын ажлууд ч байгаа. Илүү технологийн талын, маркетингийн талын зөвлөх үйлчлэгний гэдэг юм ингээд аягүй олон төрлийн бизнес байгаа болохоор зарим маань хөрхий ингээд амжуугаад явна. Зарим маань бол бас асуудал гарах төвшөнд хүрэн тэгсэн ч гэсэндээ тэтгэдэргүй дэлхийд даяар нийгэм цаг үеийн байгаа үед одоо тэр тэгчлээ, ингэчлээ бид нар чадсангүй ч гэдэг юм. Ийм байдлаар хин нэг эсвэл вирусыг ч гэдэг юм үзий ядхаас эхлэлтэйгээр одоо тэгээд яхаа яг л энэ нөхцөл байдал хэрхэн дасаж ажиллах вэ? Гэдгэрүүл шууд орж байна. Тэгэхээр бид нар ямар нэгэн шалтгаан, шалтгаан, асуудал, стресс тийм ярих тооцохгүйгээр шууд эндээ тасан зохицол одоо яах вэ гэж хувилбарлаарай орцсон. Утгаараа ремоут, утгаараа ийм хувьслын маягтай вирус угаас ингээ мутацаараад хуйсчаад байлгаахгүй компаниудаас ингээ мутацаараад хуйсгаас өөр арга байхгүй болж харагдаад ажиллаад явж байна. Яг үнэ. Одоо бид нар бол одоо за энэ юм болохоон бочлаа бидний өмнөх бизнесийн арга барил явахгүй байна гэж зогсож болохгүй байна тий. Тэгэхээр цоо шинэ нөхцөл байдалд яаж ажиллах вэ гэдэг л энэ тухайн асуудал. Тэгэхээр эрүүл мэндийн салбарынхны хувьд ер нь
хамгийн түрүүнд мэдгэж байгаа зүйл ер нь юу вэ? Ялангуяа одоо маркетингийнхны хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, эсвэл борлуулалтын чиглэлийн, эсвэл одоо дотоод зохион байгуулалтын ч гэсэн маш олон өөрчлөлтүүд хийж л байгаа хэл та. Одоо ч нөгөө 13 чиглэлийн чиглэлийн байгууллагууд бол ингэ ажиллаад явж байна. Тэрний нэг нь эрүүл мэндийн салбар бүр хамгийн номер 1-т байхаас арга байхгүй. Тэгээ энэ ковид нэг юмыг аягуулсан ойлгуулж байгаа гэж миний харж бас үгэнж баярлж байгаа зүйл нь. Тэгэхээр эрүүл мэнд ямар чухал юм бэ гэдгийг хүн бүхэнд ойлгуулж байна. Би энэ аягүй баяртай байгаа. Монголчууд ямар төвчний эрүүл мэндийн боловсролтой гэлээ. Нэг хоёрт эрүүл мэндийн салбар яагаад одоо өндөр хөгжсөн байх ёстой бэ гэдгийг маш сайн харуулж байна. Мөн үүнийгээ дагаад Монголын эрүүл мэндийн салбар одоо манайхан дандаа муулж л ярьдаг шүү дээ. Төдийлөн сайж ярьдаг нь цөөхөн. Энэ цаг үед үнэхээр юм бахархаж байна. Үнэхээр юм бахархаж байна. Хэдийгээр сая манайхан баг алдах аягүй тодорхой шууд гэж мэрэгжилтнүүд өдр ярьж байсан. Би тэрнтэй санал нэг. Тэгэхээр алцлаа гэдэг ингээд ах ерөөсөө шаардлага байхгүй. Харин ч манай хангалттай төвшөнд барьж хангалттай одоо төвшөнд ажиллаж чадж байгаа гэдгийг харуулж байна. Гуравт эмч эмнэлгийн мэрэгжилтний үн цэнийг одоо үн цэнийг маань өсгөж өгч байгаад би аягүй баярлж байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд нөгөө талд нэг талдаа бол хэдийгээр ингээд ард нийтэд тусалж байгаа ийм ажилбарч гэсэндээ нөгөө талдаа бол ялчгүй хувийн хвшил бол нэг үйл ажиллагаа талаас бизнесийн байгууллага мөн шүү дээ. Тэгэхээр адилхан л зохилтонд орж байгаа. Бүр ингээ ор зарим нь бол ингээд хаагдахгүй ажиллаж байгаа ч гэсэндээ бодлоготой орлогын хувьд мэдээж мэдгэдэггүйц буурна. За мэдгэж яхад нөгөө талдаа зарлага бол мэдээж дийлэхтэй буурахгүй явж байгаа. Тэгээ ялангуяа эрүүл мэндийн салбар чинь угаасаа нэг үйлчлэгээний одоо ийм фронт тэгээд ийм хүний нөөцөөс маш их хамаардаг учраас дагаад гардаг тогтмол зардлууд буурахгүй. Тэгэхээр инхээр бүр улаан цайм ингээд зарим нь бол тэг зогсож байгаа. Тэрийг бол мэдэж байна. Тэгэхдээ зарим нь бол арай нэг тэг зогсохгүй байгаа ч гэсэндээ ялгаагүй бас бизнесийн хувьд бол хүн байдал руу ингээд ороод явж байгаа. Ийм байдал ажиллагдаж байна. Нөгөө талдаа бол яг маск, дээлгийч гэдэг юм уу иймэрхүү юмнуудыг хэрэгцээ одоо баг биткойноос илүү ханши өсөлт үзүүлж явах шиг байна гэж харж байна шүү дээ. Тэрийг одоо мэдрээд оруулж ирсэн төгөөж орж ирсэн газруу тийм. Хариуцлага хамгааллын одоо хэрэгслэхээр тайдын өдөр тутмын тогтмол зардал ч гэсэн нөлөөлж байгаа зүйл баг тий. Тэгэлгүй яах вэ маш тий. Ер нь тэгтээ яг би болохоор ингэж ойлгоод байгаа шүү дээ. Тий төмрөө. Ер нь энэ жилийн ялангуяа 2020 оны 2 дугаар сарын 22 дугаар 1 сарын 29-наас хойш хил хаагаад ингээд хөл хорой тогтоогоод тодорхой төвчний хил одоо хаацсан. За нэг талаас гадагшаан одоо урсдаг байсан асар их эрүүл мэндийн одоо чиглэл зарцуулдаг байсан зардлууд дотооддоо үлдчихэж байгаа. Нэг талаас тий нөгөө талаас энэ нь өөрөө ингээд сайн одоо хэлдгээр эрүүл мэндийн салбарынхны хувьд монголчуудын хувьд одоо зайлшгүй хөгжүүлэх ёстой маш чухал салбарын нэг гэдгийг маш сайн ойлгуулж өгч байгаа шиг байна. За нөгөө талаас ер нь одоо яг одоо танай бизнесийн хувьд одоо яг шууд хуйлаан танай шүдний эмнэлэг дээр ярил л да тий. Ер нь яг маркетингийн чиглэл дээр одоо гарч байгаа өөрчлөлтүүд ер нь юу харагдаж байна? Та хэд ер нь маркетингийн сувгуудыг ялангуяа интернет маркетингийн ямар сувгуудыг ашиглаж байна? Ямар байдлаар одоо энэ сувгийн одоо ашиглалт маркетинг хийдэг байсан арга барил өөрчлөлтүүд орж байна. Энэ талаар бас нэг ярилцаач. Манай эмнэлэгч нь 24 цагийн ийм хатуу бас хэцүү ийм цагийн менежменттэй ийм газар. Тэгээ энийг эрхлэхэд аягүй амаргүй л дээ. Хүмүүс бол нэг анх эмнэлэг байгуулагдаж байхад 24 цагаар стаф худлаа тийм байхгүй. 24 цаг гэдэг нь өөрөө маркетингийн даргачлал байна гэж ярьж байсан бол бид нар одоо эмнэлэг маань үдээс явуулаад 3.5 жил болж байгаа баг нэг ч өдөр амрахгүйгээр нийслэл хотын одоо иргэдэд яаралтай дүрмэн сүнжээг шүд эрүүнүүд нь яаралтай дүрмэн сүнжээг үзүүлээд ингэ ажиллаж байна. Яг энэ ковидын энэ цаг үед ч бас ялгаагүй бид нар энэ хуваараар ажиллахыг хичээж ингэж ажиллаж байгаа. Яг ялгаатай манайх хэд хэдэн салбар эмнэлгүүдтэй болсон учраас зарим нь хаах, зарим нь цагийн зарим өөр хуваар руу оруулах ч гэсэндээ яг нэг хонож ажилладаг хороолын салбар эмнэлгээ яг тэр чигээр нь ажиллаад ингэж явж байгаа. Энэ бол нөгөө талдаа маш өндөр эрсдэл явж байгаа. Яг жишээ нь эмнэлгийн байгууллага дандаа өвдсөн хавцсан хүн та ковидтай байна уу? Ямар нэгэн одоо ширжиг бүхий газараар явсан байна пад байхгүй шууд л энэ дөрөв очиж штэ. Тэгэхээр энэ талаасаа өндөр эрсдэл харагдаж байгаа. Нөгөө талдаа бид нар нөгөө нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллаж байгаа гэж харж байгаа. Яг тэгэхээр яг энэ бидний үндсэн зорилго Монголын одоо ард иргэдэд туслах тийм ээ эрүүл мэндийн төсөл үзүүлэх хэрэгтэй. Энэ маань бидний хувьд үнэт зүйл.
Энэ үнэт зүйлээсээ юу ч болж байсан ухрах юм бол эмч мэрэгжил эмнэлгийн салбарт ажиллаад яах юм бэ? Тэгэхээр бид нэр үүнийхээ дагуу л ажиллаж байна гэсэн. Аа санхүү борлуулалтын орлого энэ талаасаа бол ойлгомжтой. Нэлээд одоо өндөр хувьтайгаар бууралтыг үзүүлж байгаа. Гэлээ гэхдээ цаг хугацаанд тохирсон маркетингуудыг хийх, сурталчилгаануудыг хийх ийм загвартай явна. Манайхан ч нөгөө маркетинг сурталчилгаа хоёрыг жоох хольж ярих гэдэг шүү дээ. Маркетинг хийх гэхлээр шууд маргааш нь бодлолтой орлого нэмэгдээл ингээл ингэх гээд байгаа юм шиг санагддаг. Гэтэл маркетинг гэдэг чинь бол нэлээд урт хугацаанд тухайн брендээ таниулах ийм урт хугацааны үйл явц байна. Тэгээ мэдээж дижитал маркетинг байна уу юу байхын тооцсон олон чанел сувгуудыг ашигладаг байж таарна. За манай хувьд бол ер нь одоо бид нэр одоо CRM руу холбох гэдэг нь үзэж байна. Тэрнээс өмнөх дижитал маркетингийн бүхэл чиглэл дээр ажилладаг. За ялангуяа Facebook, сошиал медиа, Facebook-ийн хөгжүүлэлт бол нэлээд сайн. LinkedIn дээр бас гайгүй явдаг. Мэдээж Google-даас үрдэг хандлагаас нэмэгдүүлэх гэдэг ингэ хичээн. Вебсайт энэ төр ч гэсэн. Ер нь маркетингийн ямар чанал боломжуудыг ашигладаг тэр болгоноос явуулж байгаа. Гэхдээ бидний энэ цаг үед бол after маркетингийн ч юм уу сурталчилгаан дээр илүү юм нэмнэхээс илүүтэйгээр ганцхан үндсэн үнэт зүйлээр барьж үлдэж байгаа. 24 цагийн зохион байгуулалттай яг л энийгээ бид нар барьж үлдээ л гэсэн. Үнэгээр гадуур олон ажиллах байх. Маркетингийн хувьд сая ярьлаа шүү дээ. Маркетинг бол зөвхөн сурталчилгаа тэгээ маргаашаас нь борлуулалт төсөх талаар ингэж хүлээлт бол ялангуяа эрүүл мэндийн салбар дээр бол хэцүү бах тийм. Эхлээд заашгүй брэнд таниулна, үгүй итгэл бий болгоно, эднийх ямар газар уу, үнэхээр 24 цаг ажилддаг. Дээрэс нь ажилдаг байлаа гэхэд эмч ажилчид мэрэгжилтнүүд нь үнэхээр сайн уу гэд ингээд итгэл бий болгох зайлшгүй шаардлагатай юм шиг харагдсан эрүүл мэндийн салбар дээр. Тэгэхээр ер нь ийм одоо брэндээ таниулах, дээрэс нь итгэл бий болгохын тулд та хэд ер нь маркетинг ямар ажлууд хийдэг? Бид нар яг мэдээж нөгөө бүхний л мэддэг нөгөө Facebook-аар буст хийдэг ч юм уу тийм юм мэрсэр хийн л дээ. Гэтэ эрүүл мэндийн салбарт бол хамгийн том маркетинг бол өөрөө чанар. Яаж бид нэр чанартай ажиллах вэ гэдэг юм дээр л гол фокус хийх гэж хичээнэ. Нэг хоёр амлсан амлалтандаа хүрэх. Жишээ нь манай 24 цаг гэж байгаа юм бол хүн хизээч ирэхэд 24 цагаараа байж байх л тэр л боломж руу дайрдаг. Амархан биш л дээ энэ хүний нөөцийн асуудал санхүүгийн талдаа ашигтай биш гэл дээ. Тэгэл халдвар хамгаалалч орно, аюулгүй байдалч орно. Гэхдээ зөндөө өндөр олон асуудлууд байсан ч гэсэндээ хэрэглэгчтэй амлсан амлалтандаа хүрнэ гэдэг нь өөрөө маш том маркетинг байт юм болов уу гэж ингэж харж байгаа. Тэгэхээр ер нь хүмүүст энэ өгч байгаа амлалт энэгээ илүү олон хүнд хүргэн дээрэс нь тэр амлалтаа биелүүлж ажиллана гэдэг өөрөө эрүүл мэндийн салбарт дахиад нэг чухал маркетингийн нэг хамгийн чухал одоо зүйлсийн нэгэ гэж хэлэх гээд байна тий. Яг үнэ. За ерөнхий гол одоо мессеж зах зээл дээр таниулж байгаа мессежийн хувьд бол 24 цагийн үйл ажиллагаатай гэдэг энэ мессежийг илүү одоо олон хүнд хүргэж энэ нь өөрөө маркетингийн бас нэг хэрэгсэл болж гин гэж үзэж болох уу ер нь? Тэгээ манайх яг бүр өмнө нь бас ганц нэг мэрсэр ажилладаг байсан юмлгүүд байдаг байсан юм шиг байлаа л да. Тэгэхээр бид нар маань бол яг өдөр болгон 24 цагаар энэ ажилладаггүй 12 хүртэл ч юм уу жоохон сунж ажилладаг. Тэгэхээр 24 цаг гэж нэрлэждэг. Одоо ч гэсэн манай дараагаар аюул олон борооны дараах мөнгө шиг 24 цагийн эмнэлэг гэсэн нэртэй аюул олон эмнэлгүүд байдаг юм байлаа. Тэгээд гэхдээ тэд нар яг амлсан амлалтандаа хүрээд өдөр болгон 24 цаг ажилладаг нь бол дандаа байдаггүй. Манайх л бараг ганцаараа байдаг юм байлаа л да. Тэгэхээр амлалтандаа хүрэх гэдэг ягаад чухал вэ гэдэг ингээс харагдаж байгаа. Хоёрт одоо хоёул ч нөгөө дижитал маркетинг танаа байгууллага өөрөө дижитал маркетингийн сервис эрхэлдэг учраас тэр тал руугаа нэлээд хэлбэх хэмжүүтэй гэж бодож байна тий. Тэгэхээр хэрэглэгч өөрөө хаана байна? Тэрийг олж тэр хүмүүсүүдийг байгууллага руугаа үйлчлэгээ таниулах, бүтээгдэхүүнээ борлуулах тал руу чиглүүлэхийн тулд бүхэл сувгуудыг ашиглах нь бол зөв юм шиг байлаа л да. Ялангуяа номер 1 мэдээж Facebook орох бах. Тэгэл энэ утасны одоо энэ сүлжээ бас айгүй чухал байна. Утсаар ярих энэ байдал айгүй чухал байж таарч. Мэдээж вебсайттай байх те. Тэгэл энэ Instagram, бусад сошиал медиа одоо чиглэлүүдэд хөгжүүлэх юм төр. Гэхдээ нэг анзаарсан зүйл нь бүхэл байгууллагууд дийлэнх бүгд жоохтой. Дийлэнх байгууллагууд мэрэгжлийн бус маягаар хөгжүүлж байгаа үүнийг. Үүний жоохон мэрэгжлийн агентлаг руу магадгүй танах авч юм уу те. Эсвэл зөндөө олон агентлагууд байгаа. Тэр агентлагууд руу даатдаг ч юм уу. Иймэрхүү маягтай байх юм бол илүү одоо жинхэнэ утгаараа маркетинг. Тэгээ урт хугацаанд брэндээ таниулахад чухал нөлөө үзүүлнэ. Түүнээс биш нэг удаадаа 2 сая юм уу 3 сая төгрөг өгөөд алын орны хийгээд дараагийн сар нь өндөр борлуулалт үзүүлэхээр наач ястай юм хэрэггүй юм байна гэж үзэх гээд байдаг.
Дээрээс нь нэг бас нэг сөрөг ойлголт манай салбарт ямчаадаг юм. Эрүүл мэндийн салбарт эмчид, эмнэлэгт маркетинг хэрэггүй гэсэн нэг юм имийг мэрэгчлэтнүүд их ярьдаг байхгүй юу. Үнэхээр сайн эмнэлэг, сайн эмч байх юм бол зориул очно. Ягаад маркетинг хэрэгтэй юм гэж ярьдаг. Гэтэл брэнд таниулна гэдэг чинь маш том ихтгэлцлийн асуудал явж байгаа. Үүнийг бас одоо нэг суртахаатайгаа битгий хойлоосол гэж хүсэж байна л да. Зөв. Баярлалаа. Ерөнхийдөө маркетингийн хувьд бол урт хугацааны тодорхой стратегтэй, дээрэс нь өөрийн брендийн амлалт, үнэ амлалтаа хэрхэн биелүүлж байгаа, тэр нь явандаа ихтгэлцэл бий болгох талаас нь энэ дижитал маркетингийг маш сайн ашиглах зүгээр шүү гэдэг энэ санааг хэлж гин гэж ойлголоо. Зөв тий? Яг зөв. Эрүүл мэндийн салбарт бол маркетинг маш хэрэгтэй юм байлээ. Хэрэгтэй юм байлээ ч яг бид нар маш олон эрүүл мэндийн салбарын байгууллагуудтай хамтарч ажилладаг юм. За одоо манайх Unimed байна, маш удаан байнгын ажиллаж байна. Сонгодоо эмнэлэг байна. Бид нартай байнга ажилладаг. За дээрэс нь юуны шүдний эмнэлэг, нүдний эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмнэлэг гэд маш олон салбарын одоо эрүүл мэндийн байгууллагын дээрэс нь ханган нийлүүлэх байгууллагууд гэд маш олон байгууллагатай бид нар хамтарч ажилладаг байхгүй. Тэгээ эндээс болохоор одоо харж байгаа зүйл маань юу вэ гэхээр ер нь маркетинг бол эрүүл мэндийн салбарт маш сайн нөлөө үзүүлэх юм байл. Тэгэхээр ер нь яг Facebook тэргүй бүх баг танай гол зорилтод бүх хэрэглэгчид тэн дээр байна. Маш идэвхтэй байна. Энээс гадна сая та Instagram-ын талаар дурдсан. Instagram ер нь маркетингд ямар хөө нөлөө үзүүлж болохоор байна. Та ер нь яаж ашиглаж байна? Instagram дээр бид нар бол нэг их бас түүчэлж яг үндэ чадахгүй байгаа. Instagram-ын бүлэг маань арай өөр. Дээрээс нь Instagram-ыг хүн одоо яах гэж орох вэ гэдэг зорилттой оролцоо арай өөр шүү дээ. Тэгэхээр бид нар бас төдийлөн актер дайрч чадахгүй байгаа. Яг тодорхой төвшөнд бүр нэг нийт маркетингийн үзүүлж байгаа нөлөөллийг 100% гээд аваад үзэх юм бол 10% ч хүрэхгүй байгаа гэж бодож байгаа одоохондоо. Гэхдээ ирээдүйд тэр жим дарах магадлалтай. Нөгөө талдаа LinkedIn бас ажгүй нөлөө үзүүлдэг санагддаг. Одоо анх Батцэрэг ах та хоёрын сургалтанд би очиж сууж ирсэн social media маркетинг гэдэг. Тэгээд жоохон ойлголт аваад тэрнээс хойш энийг зүгээр юм байна хөгжүүлээ гэж хичээдэг. Одоо харсан LinkedIn дээр л баг би Монголын хамгийн өндөр олон дагагчтай хүн юм шиг байл л дээ. Тийм үү. Олон дагагчтай байх шиг байлээ. Тэгэхээр энэ бол юу юм гэхээр та хэдээс ингээд сурсан зүйлээ бийжүүлж тэгээд ингээд үр дүнтэй болгох гэж оролдлого байсан. LinkedIn чинь угаасаа өөрөө зорилтод social media шүү дээ. Маш олон минут их юм. Тэгээд тэр талын сегмент байдаг учраас надад их таалагддаг. Ядаж л ингээд улс төрийн ч юм уу янз бүрийн ховж ингэж тэгэж гэдэг нь харьцангуй бага байдаг учраас голчлон LinkedIn хэрэглэхийг хичээдэг те. Веб хуудасны талаар ярьсан. Ер нь веб хуудас ялангуяа одоо ингээд эмнэлгийн байгууллагад ер нь ямар хэрэгтэй вэ? Ер нь маркетингийн одоо ямар үүрэг гүйцэтгэж болох вэ? За веб бол өөрөө маш олон маркетинг гэхээс угаасаа өөрөө маркетингийн төлөвийн нэг хэсэг ч гэсэндээ маш олон хүний хөдөлмөрийг автоматжуулсан ийм чиглэл ийм одоо зүйл гэж ойлгодог л доо. За актер автоматжуулна гэхээр бид заавал нэг хэмээл нэг робот модч өсөх гэдэг байх биш. Маш энгийндээ бол таны вебсайт байхад байгаа нөхцөл үгүй ядаж л ингээд танилцуулга бариад байж байгаа хүнийг тийм ээ айгүй олон хүнийг одоо олон хүний хөдөлмөрийг одоо орлуулах баг боломжтой зүйл гэж хэлдэг. Ядаж л тухайн байгууллагын одоо танилцуулга иж бүрэн бүтнээрээ байна гэдэг нь тэр байгууллагын нэг юм мэдээллийн тухай хэн нэгэн хэрэглэгч эсвэл хамтрагч бүр мэдээлэл авчин нэг хоёр одоо эмнэлэг байлаа гэж бодоход эмнэлгийн ажилчдынхаа эмч нарынхаа мэдээллийг тавьчих нь маш том одоо ихтгэлцэл үүснэ. Хүмүүс чинь эмчийн сайн эмч одоо юу байна, сайн эмнэлэг юу байна гэж хайдаг учраас Google-ээс хичээл хүмүүс хайхад хайлтын системийн хаагуур харагдах вэ? Гарч ирж байгаа мэдээлэл нь хэр бодиттой болон чанартай хамтрагч нар нь ямар байгууллагууд байж гэх юм те. Үнийн саналаа авчижээдэг. За тэгээд зөвлөгөө мэдээлэл авчижээдэг. Ийм байх нь бол тун одоо эерэг нөлөөтэй гэж харж байгаа шүү дээ. Зөв. Ер нь яг веб ялангуяа Google маш чухал одоо маркетингийн хамгийн ихний зорилтод хэрэглэгчдийг авч ирэх сувг хүн бол одоо веб хамгийн чухал маркетингийн хамгийн ихний лид одоо боломжит хэрэглэгчдийг авч ирэх бид нартай танилцуулах юм гол гүүрүүд нэ гэдэг. За дээрээс сая ярьсан маш олон зүйлийг автоматжуулж мэдээлэл өгөх зөвхөн лидээс гадна цааш нь хэрэглэгчдийг одоо боловсруулах гэж ярьдаг мэдээлэлээр хангах дараалал
дээрэс нь бүр борлуулалт хийх энэ хамгийн гол сувгуудын нэг л веб баг. За нөгөө талаас миний дараагийн нэг ярих гол сэдвүүн маань маш олон арга хэмжээ зохион байгуулдаг. Эрүүл мэндийн салбарт ялангуяа эрүүл мэндийн маркетинг, эрүүл мэндийн одоо боловсон хүчнүүдийн дунд төрөл бүрийн сэдвээр асар олон арга хэмжээнүүд зохион байгуулдаг. Ер нь уг арга хэмжээнүүдийн гол одоо зорилгууд нь юу байдгийг энэ бас одоо танай ажилд эсвэл салбарт ер нь ямар үүрэг гүйцэтгэж ямар одоо хувь нэмэр оруулж байна. Манай дээр одоо нэлээд олон гарааны компаниуд явж байгаа. Тэрний нэг нь event management хийж байгаа компани байгаа. Тэгээд event management чинь одоо бол сүүлийн үед бол event marketing хүртэл болчихлоо шүү дээ. Яаж бид event зохион байгуулж event-ээр маркетинг хийх вэ? Маркетингийн онол цаашаа олон нарийн бол салсаар л байна. Тэрний нэг хэсэг нь event marketing болж хувирж байна. Биднэрт нэг зарчим байж байгаа зүйл нь хүн бүхэн чаддагч бай чаддаггүй ч юу хамаагүй хийхтэй биш. Чаддаг хүнд нь чаддаг юмыг хийгээд чаддаг хүнээр нь хийлгэх энэ чухал юм байна гэж харж байгаа. Тэгэхээр эмч хүн хүнээ үзээд явах нь л хамгийн чухал. Тэгээ маркетер хүн маркетинг хийгээд явах нь чухал болохоос биш. Эмч хүн гүйж гараад менежмент хийх гээл маркетинг хийх гээл тэгэл одоо юу гэдгийг нэг аж ахуй бараад алах барьж гүгээл нэг шалаа ачаал ч юм уу ингээд гүгээд авах юм бол хаанаач хүрэлцэхгүй. Тэрний оронд тухайлсан чиглэл бүрээрээ хамгийн сайнууд нь хийгээ явж явах юм бол аливаа юмны хөгжилд их эерэг нөлөөтэй хурдд нь их нэмэртэй гэж ингэж боддог. Би ч эмч мэргэжилтэй. Гэхдээ одоо эмчийнхаа амьдралаас нэлээд эрт хавхраад тэгээ энэ талын олон менежментийн тал руу нэлээд бас хэлбиж ажилладаг болохоор арай дөхөн байдсан болов гэж найддаг л да. Тэгэхээр манайхан эвентинг компани дээр болохоор манай эрүүл мэндийн салбарын бол өмнө нь маш олон жил өөрсдөө ингэж эвентийг зохион байгуулж ирсэн. Ямар нэг холбоо, ямар нэг одоо эмнэлэг байгууллага те зохион байгуул өөртөө жилд нэг л удаа юм уу хоёр л удаа эвент зохион байгуулж байгаа юм чинь тасралтгүй хийхгүй байгаа шүү дээ. Тэдний буруу биш аахгүй. Тэгэхээр одоо хангалттай мундаг сайн зохион байгуулалттай эвентийг бид нар хийж чадахгүй шүү дээ. Тийм учраас бид нар яаж гарч иж байгаа гэхээр тэгвэл мэргэжлийн одоо баг анхаж хийгээд өгөө. Дээрээс нь нэмэх нь та бүхэнд бенефиттэйгээр технологиор хийгээд өгье. Эвент менежмент байгуулдаг аппликейшн хийгээд өгье. Эвентийг хийхдээ бид нар судалгаа хийж үзсэн маш өндөр мөнгөнд дүнг жил зөвхөн эвентийн цаасан зарцуулдаг байх магадaltaй байна. Бүр 6.3 тэрбум төгрөг мөнгийг Монгол улс эвент зохион байгуулахад нөгөө хэвлэлтийн цааснууд байдаг шүү дээ. Тэр нь зарцуулт юм байна. Тэгвэл тэрийг бүр тэг болгох боломжтой шийдэл нь эвент менежментийн аппликейшн юм байна гэж манай залуучууд үзсэн, гаргаж ирсэн. Тэгээд одоо аппликейшноор эвентийг зохион байгуулж өгөөд тэгэхээр давхар нөгөө нэг юм нөхөр хоёр юм нөхөр совор шүү дээ. Тэгэхээр давхар хийж өгөн эвентийн архитектурын зурж өгөн тийм ээ. Одоо эвентийн заалын зохицуулж өгөн сошиал медиагийн давхар хажууд нь хийж өгөн ч гэдэг юм. Ингээд дагалт функцууд нь орж ирдэг. Ийм дагуулсан явж байгаа. Хүн эвент ч гэлтэхгүй бас дахиад өөр олон одоо нөгөө гарааны компаниуд манай дээр хэд байгаа. Ер нь эрүүл мэндийн салбарт ивентийн одоо энэ ач холбогдол миний бодлоор их өндөр байх шиг байна. Зохион байгуулж байгаа одоо ялангуяа бүтээгдэхүүн ялангуяа эм ханган нийлүүлэх байгууллагуудын хувьд маш их ивент зохион байгуулдаг юм байна. Эмчнэрт танилцуулдаг тий бүтээгдэхүүнийг танилцуулдаг энэ талаар мэдээлэл өгдөг шинэ одоо шинжилгээ судалгааны үр дүн танилцуулдаг. Тэр ер нь яагаад энэ үр дүнтэй чухал маркетингуудын нэг юм бэ? Ивент ер нь эрүүл мэндийн салбарт. Эрүүл мэндийн салбарт. За яагаад гэвэл эмч мэргэжилтнүүд бол тасралтгүй суралцах ёстой бүр ийм хүмүүс. Суралцахгүй бол шинжилгээ ухаан энэ практик хоёрыг онл практик хоёрыг хослуулж явахгүй бол тэр бол нэ баг эмч мэргэжилтэн биш шүү дээ. Тэгэхээр тасралтгүй суралцахын тулд зайлшгүй хамрагдах ёстой нэг одоо түүл нь бол эвент. Олон улсын эвент, Монголын дотоодын эвент, тухайлсан салбаруудын эвент, тухайн эмнэлгийн эвент, тухайн багийн эвент гэдэг. Тийм учраас Монгол улс даяараа л ер нь бүх ихтэй зөвхөн эрүүл мэндч биш л ах л та бүхэл салбарын эвентэд оролцоод ингэж явдаг. Гэтэл эвентэд оролцох болгондоо хүн бүхэн тулсан 100% мэдлэг мэдээлэл аваад дараа нь түүнийг хараад ингэж явж чаддгүй гэдэг нь өөр асуудал болж байна. Бид нар бүгдээрээ л эвентэд оролцогч талаасаа оролцоод явдаг, зохион байгуулалт талаасаа зохион байгуулалт явдаг. Аль алин дээр нь асуудал үүсчихэд тийм оролцогч талаасаа бид нар эвент орохлоор нэг ийм зузаан бараг ийм ном дэвтэр өгчдөг. Тэрийг сайхан аваад нөгөө талдаа баахан компаниуд чинь аягүй их мөнгө зарж таныг уншаасаа гэдэг өгж байгаа. Гэтэл дийлэнх нь уншдаггүй тийм нэг л гэртэн байдаг, хаасаа байгаач тавьчихдаг. Гэтэл аппликейшнээр зохион байгуулж өгж байгаагийн сайн тал нь тэр олон мэдээлэлээ гаргаснасаа хизээч хаанаас ч хараад үзээд яваад ах. Магадгүй одоо хичээл намааг үзэж боломжтой. Дээрээс нь ковидын үе болоод ирэхээр
одоо event чинь онлайн, офлайн хоёр хувилбарыг ингэж hybrid маягтайгаар хостуулж Яг үнэ. Ааха. Тэгээд бааланд нэг 100 орчим хүнийг хол зайтай суулгангуудаа Zoom-аар гадны хүмүүс ороод ирж байгаа. Угаасаа хэл хаац юм жаа мэдүүлж чаддаг. Тийм шүү дээ. Ааха. Тэнгүүд орж ирсэн гадны хүмүүсийн одоо Zoom-аар орж ирсэн тэр дата мэдээллүүдийг байнгын хадгалах горимлуу шилжүүлээд офлайн байгаа хүмүүст бас нөгөө угаасаа л явж байгаа үн цэнтэй мэдээллийг өгчээ. За дээрэс нь тэгэл аженда хэвлэхээс өсвөлээд маш их цаасан зарлууд гардаг. Бүртгэлээс өсвөлээд маш их зохион байгуулж байгаа тал нэг юм төвөгтэй байдууд үүсдэг. Үүнийг нь мэргэжлийн баг гүйцэтгэхэд өгөхөөр тухайн event зохион байгуулж байгаа байгууллагын хувьд бол харьцангуй юм дөхөн болоод харагдаж байна. Нөгөө талдаа event хийх болгонд яаж игээд нэг event төрч байгууллагууд орж ирдэг тийм манай салбарт бол эмийн байгууллагууд, эмнэлгийн тонгоц хөрөмжийн байгууллагууд. Тэр байгууллагт ямар хүсэл байгаа вэ? Мэдээж event төжил байгаа мөнгө өгжил байгаа юм чинь яаж игээд нэг бүтээгдэхүүнээс сурчлуулж авах тийм ээ нийтэд одоо эмч мэрэгчлэтнүүдэд өөрсдөө таниулчих юм сонирхол байгаа шүү дээ. Энийг мэргэжлийн байгууллага хамаагүй сайн хийж байгаа. Дижитал маркетингийн байгууллага манайх нөгөө health marketing service гэдэг бас нэг гарааны компани байгаа таамаг. Тэр компани сошиал дээр ороод ирэхлээр одоо нөгөө жирийн нэг эмч ингээд пост хийхээс хамаагүй илүү хүртээмж үзүүлж байгаа байхгүй. Тэгээд зохион байгуулж байгаа event зохион байгуулж байгаа хүмүүс одоо төрийн байгууллагын юм уу эсвэл нэг холбоод нийгэмлэгийнхэн чинь event зохион байгуулалтанд мөнгө босгох шүү дээ. Босгох мөнгө нь саяныхаар спонсор байдлаар авч байгаа. Өөртөө хийхээр тулцсан мөнгө босгож чадахгүй. Мэргэжлийн байгууллагатай хийхлээр харьцангуй давуу байдлаар мөнгөө босгож байгаа. Дээрээс нь нөгөө event-д сууж байгаа хүмүүс чинь тодорхой такс төлнө. Тэгэхээр 500 хүнтэй event зохион байгуулна гэсэн бол магадгүй мэргэжлийн байгууллагатай хамтарснараа 600 700 хүнтэй хүн нэмээд өгөөд ирж байгаа шийдтэй. Иймэрхүү маягт төвшөлттэй тал ажиллагдаж байгаа. Зөв. Тэгэхээр яг эрүүл мэндийн салбарынхны хувьд бол ялангуяа бүтээгдэхүүн үйлчлэгэнд танилцуулах эсвэл нэг тодорхой одоо сэдвт тухайн салбарын гол одоо хүмүүсийг эмч нарыг оролцуулах тэ анхаарлыг нь хандуулах энэ хамгийн чухал зүйлүүдэд ивентийг маш их ашигладаг юм билээ. Бид нар ч гэсэн сайн нэг боловсролын салбарын ивент хийсэн. Олон улсын одоо онлайнаар хийж байгаа байхгүй. Өмнө нь бол ингээд нэг энэ гадны хүмүүс хурцрээд ингээд нэг бодит ивент хийдэг байлээ зааланд. За одоо болохоор ингээд онлайнаар бүгд Teams-ээр оролцоод бүгдээрээ тус-тусдаа нэг өрөөнүүд үүсгээ тэндээ бүтээгдэхүүн үйлчлэгээ сургуулиудаа танилцуулаад ингээд явах ивент хийж. Тэгэхээр ерөнхийдөө энэ онлайн чиглэл рүү ивент ер нь цаашдаа ер нь явж таарах байх л та одоо яг энэ байдлаар бол тий. Тэгэхээр энэ дээр ер нь та хэдийн хувьд онлайн ивентүүд зохион байгуулж байна уу? Зохион байгуулж байгаа бол эсвэл зохион байгуулж байсан бол энэ үр дүн давуу тал сул талууд ер нь ямархуу байдлаар ажиглагдав? Тэр яг зохион байгуулж бас байсан. Жишээ нь хамгийн маш гоё жишээ юу юм гэхээр эмчнэр жилд 6 кредитийг багц цагийн сургалт гэж авдیں۔ Тэгээд тэр багц цагийн сургалтаараа 5 жил болонгууд нөгөөдхөө эрүүл мэндийн хөгжлийн төв гэж байгууллагт өгөөд кредитээс лицензээ сонгодог байхгүй. Тэрийг нь өгч чадахгүй заавал шалгалт өгдөг юм журмтай. Тэгээд тэрийг нь сонгохын тулд тодорхой байгууллагууд тэр их хөрхий байгууллагатай гэрээ хийгээд танхимын сургалт явуулаад тэрийг нь жолоодог. Гэтэл ковид үед тийм боломж байхаа болчихгоо бид нар эдүү мэнд гэсэн одоо анагаахын сургалтын платформ гаргаж ирээд тэрэн дээрээ кредитийн сургалтыг зохион байгуулж байгаа. Тэнгүүд бүгд өөр өөр талаасаа 100 сая 200-аад хүн байлоо. Дахлаа судлаачдын одоо 30 жилийн дахлаа анагаахын шилжих ухааны үндэсний сургуулийн дахлааны техникийн 30 жилийн ойн хүрээнд бараг 200 орчим хүн шууд кредит авчиж байгаа хэрэг манай платформ. Эвент нэг хэл. Хуучин ингээд заавал нэг танхим гээл те хаавс хөгжирж яваад ирээд тэгэл ингээд авдаг байсан бол одоо дараад нь үдсэн хичээлээ дараад нь ч үзчихнэ. Давтаад үзчихнэ. Тэгээд гэрээсээ үзчихнэ. Энэ бол айгүй том боломж олгож байна. Тэгэхээр ер нь бол дижитал шилжилт гэдэг байгаа чинь одоо эндээс эхэлж байгаа шүү, тий. Ерөөсөө. Тэгээ бид нар бол үүнийг эрүүл мэндийн салбарт медтекийн дайралт гэж ингэж сүржин үгээр. Өөрсдийнхөө төвчөнд чадхаараа медтекийн дайралтыг эрүүл мэндийн одоо салбарынхаа дайлаар мордож байгаа гэх юм. Зөв ааха. Тэгэхээр ер нь бол ингээд өмнө нь зүгээр л одоо танхимаар хийдэг байсан сургалтууд, авдаг байсан шалгалтууд те энэ зүйлүүдийг бол онлайнаар хийдэг ингээд болдог ийм өөрчлөлтүүд ороо явж гэнэ гэсэн. Юу н энэ дэр яг ингээд маш олон байгууллагууд яг ийм нэг юм оролдлогууд хийж байгаа хийхээс өөр аргагүй байгаа байхгүй. Тэгэхээр та хэдийн хувьд яг ийм одоо жишээлбэл саяын тэр онлайн сургалтууд хийж байх явцад гарсан асуудлууд юу? Видео хичээлүүдэн бэлтгэхтэй эсвэл шууд одоо зүүмээр ч юм уу хичээл оруулахад гардаг тулгардаг асуудлууд юу вэ? Тэрнийг яаж шийдэж болохоор байна? Хүмүүс нэг юм яг энэ талаар бодож байгаа хүмүүст одоо зөвлөгөө юу өгвөл?
Тэрийг ингээд нэлээд сайн сурч мэрэгчээж хийхгүй бол за болчтой юм даа гэдэг амаараа яриад зөөм гэж за тийм холбоолаа болчихно гэдэг. Тэгэхээр ерөөсөө ингэж л болохгүй энэ хандлагаар дасах хэрэгтэй юм шиг байлаа л дээ. Бэлтгэл хэрэгтэй. Тэгэхгүй болохоор шинэ техникэл асуудлууд их гарна. Яг нөгөө зүүмээ аваад ажилуулад ингээд ирэхлээр нөгөө гацах барихаас эхлүүлээл дээ. Тэгэл янз бүрийн дууран, дууны чанар, дүрсний чанар, контентын агуулга, хэлбэржүүлэлт гэдэг. Тэрийг бол ийм алдаа гаргахгүй тулд яах хэрэгтэй гэхээр урьдчилаад аягүй сайн бэлтжээж маш сайн олон удаагийн тестийг бүр яг процесс болгоноор нь хийж ижил явахгүй ийм асуудлууд гарна. Манай зарим одоо ивент дээр гэсэндээ бас нэрсээрээс гарч ирсэн. Тэгэхээр эн чинь сайн тал нь бид нар нөгөөдгөө байнга зохион байгуулж байгаа ингээд алхам алхмаа дараачийн ивентээ хийхдээ сайжраад яваад байгаа. Ийм бас сайн тал харагдаж байгаа. Анзаарсан юм нь офлайн, онлайн хоёрыг хослуулах бас их сонирхолтой санагдсан шүү. Дан онлайн, дан офлайн биш. Хослуулах юм бол илүү үр дүнтэй юм шиг санагдсан. Жишээлбэл график харагдсан. Ерөнхийдөө хослуулна гэхээр одоо ямар хөө байдлаар одоо сургалт хослуулах ийм боломжууд байна. Зарим хичээлүүдийг хэлдгээд офлайн горимд бол ингээд офлайн горимд бол зарим цөөн хүмүүс танхимын хүмүүс ингээд өрөөд ирчих болж байгаа юм тий. Зарим нь танхим дээр ирсэн ч болно, ирэхгүй байсан ч болно гэсэн санаа. Та яаж л оролцмоор байна? Тэргээд өөрөө л хийх. Зөв. Хөдөө орнохын нэг ивент оролцохын тулд та байсан хол ирж байгаа. Та онлайнаар очих. Хотод байгаа цөөхөн хэд хотод одоо нөгөө ковид модон гайгүй хүрээд ир гэсэн санаа. Тэгэхээр энийгээ хослуулаад явчихлаар нөгөө хүмүүсийн хэрэглэгчдийн зам төлөвт нэлээ нийцээд байгаа юм л да. Одоо манайхан ч нөгөө хуучин хувцас тайлж чинь хувцас ирдэг шиг хуучин зам төлөвөө тайлж чадахгүй бол бүгдээрээ нөгөө онлайн орно гэхлээр бас зарим жоохон жоохон одоо манайхан ингэ шүү дээ нөгөө to-do list-тэй аппликейшнаар хийж гэхлээр надад ерөөсөө хэцүү байд юм аа. Тэгээ цаасан дээр л бичихгүй бол болж үздэг гэж ярьдаг шүү дээ. Яг тэр сайд. Нэг юм айжм шилжилтийг хийхгүй болохоор гинт хийгээ ажиглаад нүүлэр ус татчихсан юм шиг юм болчих гээд байгаа. Бид нар бас онлайн сургалтууд явуулдаг. Ялангуяа энэ жилээс нөгөө нэг өмнө явуулдаг байсан танхимынхаа сургалтуудыг бүгдээр ингэ онлайн болгоцсон. Тэгэхээр яг хүмүүс нөгөө нэг үгүй тэгээ онлайн сургалч тэгээд юм сурах юм уу даа тий. Тэгээ одоо нэг хүн за баахан сургалт авчдаг нөгөөх нь сууж үзэж чадах уу гэдэг ингээд асуудлууд гараад идэг байхгүй. Тэгэхээр энэ нь бол ингээд бас шууд нэг өдрийн дотор маргааснаас нь эхлээл онлайнаар бүх ажлаа хийгээд явчихна гэдэг өөрөө асуудалтай байх л да ойлгомжтой тий. Гэхдээ ер нь яаж одоо аль болох онлайн сургалтын үр дүн илүү сайжруулах одоо боломжууд юу вэ? Жишээлбэл одоо шалгалтаа яаж авдаг байсан авах уу тий шалгалтаа яаж авах уу унших тараах материалуудыг ямар хөө байдлаар хөргүүл зүгээр вэ эсвэл одоо дундаа нэг юм групп үүсгээд хоорондоо ярилцдаг хэлэлцдэг ийм зүйлүүд байвал илүү үр дүнтэй байна уу ямар хөө байдлаар хийвэл бас төхөмтэй байж болохоор харагдаж байна. Нэгдүгээрт шийдлийн энгийн хувилбар аль болох энгийн байх тусмаа хүмүүс бүртэмжтэй байгаа. Хоёр дахь нь сонирхолтой байх, контентын сонирхолтой байдал. Контентыг зүгээр л хуучны улиг болсон байдлаар биш. Яаж entertainment жуулд юм уу? Хүний сонирхол татах үс хийх вэ? Үдс суужгаад, гэртээ үдс суужгаад унтчихгүй байлгах нь л их чухал юм шиг байгаа юм байна. YouTube-ийн одоо Google компани номыг уншиж байхад нөгөө YouTube дээр яг энэ асуудал гардаг л да. Нэг хүнийг удаан одоо дэлгэцийн өмнө байлгах нь чухал юм уу? Эсвэл тийм ээ олон давтамжтай байх нь чухал юм уу? Аль нь чухал юм бэ гэсэн концепттэй адилхан юм болов уу гэж анзаарсан. Тэгээ бид нар чинь одоо дижитал шилжилт хийхин тулд эхлээд технологиудаа ингээ хийж байгаа хэрэглэгчийн зам төлөө бэлдэж байгаа марг хүмүүс хаглах ажил хийж байгаа байхгүй. Манай эрүүл мэндийн салбартаа бол манайхан чинь бас нөгөө ийм хуучны хөвшмөл зүйлээ хэрэглээд датсан хүмүүс чинь тэрэндээ дуртай хандлагууд их байгаа. Жишээ нь манай PubMed гэдэг төсөл байгаа юм л да. Одоо нөгөө publication platform тий. За та ингээд номоо ингээд ном бичсэн хүнтэй уулзах юм бол та ингээд номоо хэвлэхээр танаас хэвлийн зардал гарааны хөрөнгөд 5-10 сая төгрөг шаардна. Тэрний оронд тэгээд ингээд заргалаар цаас одоо мод огтл тийм ээ цаас хэвлэн гэж мод огтл нийгэмдээ нэг ээлтэй биш. Тэгээд тэр нь responsible биш тий. Хаа сайгүй аваад янз бүрээр уншаад ээж болохгүй. Тэрний оронд манад ингээд та номоо байршуулчих юм бол нэгт та цаас нь хэвлийн зардал төлөхгүй. Хоёр тарьцангуй хямд өртөгтэй. Гурав одоо цаасан дээр хийж мод огтлохгүй тийм ээ. Дөрөв хэрэглэгчтэй их одоо юу user friendly байна гэж хэлэхээр яадаг болоо гэдэг ингээд гайхаад байгаа хүмүүс харагдаад байгаа. Одоогороо стил итгэхгүй байх гэсэн үг шүү дээ. Зөв тийм. Энэ баг номыг маань аваад хуулбарлаад ингээд илүү юм болчих нь уу гэж нөгөө талаа бодож байна. Үгүй болвол тийм ээ хин худалдаж авдаг болдоо гэж бодож байна. Гэтэл манай платформ дээрс аваад гарах хүмүүс тэр битгий л одоо бүр настай хүмүүс энэ рүү чи яаж нэвтэрч орд юм бэ? Энд чи харин зүгээр юм байна. Табасаа уншчихын, падаасаа уншчихын гэдэг байгаа. Тэгэхээр ер нь зориг гаргаж дижитал шилжилтийг хувьдаа байгууллагуудаа хийх ёстой гэж байна. Танах тэгвэл ерөөсөө маш олон салбарын
Одоо эрүүл мэндийн салбарт бол маш олон иймэрхүү шинэ дижитал өөрчлөлтүүд хийхээр зорж ажиллаж байгаа юм шүү дээ, тий? Онлайн сургалтууд, онлайн арга хэмжээнүүд, дээрэс нь онлайн цахим одоо номын хэсэг хүртэл байна гэсэн үг байна. Өөр одоо шинэ сонирхолтой зүйлсүүд юу байна? Ялангуяа энэ цахим шилжилттэй яг энэ чиглэлээр хийж байгаа. Окей. Өмнө жил бид нэр Сингапур явсан, Монголоос нэг хэдэн гарааны компаниуд очиж одоо тэнд Mongolian Startup Showcase гэдэг арга хэмжээнд оролцоод ирсэн. Тэгээд тэнд очиод зөндөө олон coworking space-үүдийг үзсэн. Сингапурт, Малайзад гарааны компани яаж ажиллаж байгааг, залуучууд яаж ажиллаж байгааг харсан. Тэгээд хөрөнгө оруулалтын зарчим өөрөө яаж явж байгааг, хөрөнгө оруулалтын сангууд хэрхэн ажилладгийг, хөрөнгө оруулагч хүн яаж ажилладгийг энэ төр биднээс татваас нь хараад ирсэн. Тэгээд бид нэр шууд тэнд харсан зүйлээ бодитоор хэрэгжүүлэх үүднээс саяхан бас манай сүүл байгуулсан компани болохоор Enranil Venture Capital гэдэг компани одоо хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах нь зөв юм байна. Гэхдээ гарааны компаниудыг дэмжиж ажиллах нь зөв юм байна. Түүнээс биш хөлөө болоод зөндөө хол явсан компаниудтай тэр явцсан байгаа. Гарааны компани чинь зөндөө зовлон байгаа тийм санхүүгийн, менежментийн, маркетингийн, технологийн гэдэг. Энэ асуудлуудын тодорхой төвшөнд тусалж өгдөг ийм баг байгууллага болох нь зөв юм байна гэж үзэж байгаа. Нөгөө талдаа шин та бүхэн нэг зүйл огтлцож байгаа бас та бүхэн санал сонсдог зүйл тийм тийм. Маркетинг өөрөө тухайлсан чиглэлүүдээрээ нарийнс салж байгаа тийм. Тэгэнгүүт одоо юу гэх магадгүй санхүүгийн салбарын маркетинг, ууд уурхай маркетинг, боловсролын салбарын маркетинг, тэгээд эрүүл мэндийн маркетинг. Яг бид нар тэгж харсан учраас эрүүл мэндийн маркетинг гэдэг юм бас наривчилсан одоо онолтой ийм байх учраас бас хэн бүхэн эрүүл мэндийн салбарын маркетинг бас хийж чадахгүй юм болов уу гэж үзээ. Бид нар нарийнсаа явж байгаа байхгүй. Бид нар хааваасаа ууд уурхай салбарын маркетинг хийгээд яах юм? Банкны маркетингийг бид нар хийнэ гэж давхаад яах юм? Түүний оронд маркетрууд тийм ээ, технологийн нөхдүүд, тэгээд контент хөгжүүлэгч нар. Тэгээд эрүүл мэндийн салбарын бүгдээрээ нийлжэлж health marketing service болж явж байгаа юм л да. Таны түрүүний хэлдэг Монгол бас зөндөө олон эмч төлөөлөгчийн газрууд байдаг. Тэдний үүрэг бол Монгол гадны тэр эмийг таниулах үүрэгтэй. Тэглгүй байх. Одоо Монгол бол Bank Pharma гэх томоос нэрх юм бол Bank Pharma, за Novartis тэгээ ингээд зөндөө ярина л да. Gideon Rector гэдэг юм уу. Тэгэхээр тэр бас өөрөө маш том тэдний хийдэг ажил ерөөсөө маркетинг ажил шүү дээ. Яаж эмийг эмч болон Монголын зах зээлээр таниулах вэ? Тэгэхээр эмч гэдэг одоо юм чинь өөрөө одоо нөгөө архитай ойролцоо тийм ээ онцгой зүйл юу хамаагүй одоо юу гэдэг эмийг бал байвал энэ балыг ингэ зараараа гэж бид нар ингэ сурцгаж болно. Эмийг тэгж болохгүй хуулаараа хориотой. Тэгэхээр хуулаараа хориотой үед ямар маркетингийн түүл ашиглаж явах вэ гэдэг нь өөрөө маш том одоо асуудал болж чадж байгаа юм л да. Тэгэхээр зорилттой хэрэглэгчсэн ч гэсэн өөр тийм тийшээгээ хийдэг. Яг үнэ зорилттой хэрэглэгч ч гэсэн өөр. Контент хийлэж гисэндээ тийм ээ агуулга дээр нь маш мундаг англи хэлтэй хүн орчуулад хэлээж гисэндээ Монгол дээр Монголын үгээр буух тэгээд тэр чинь агуулгын тал дээр шал өөр асуудал болж байгаа. Хэлгүй яах вэ? Тэгэхээр яах вэ? Ерөнхийдөө миний дахиад нэг асуух гэдэг юм. Дахиад ялангуяа саяхан одоо хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байгаа дээрэс нь чи өөрөө яг энэ одоо бизнес эрхлэгч гарааны одоо бизнес авч явж байгаа яг энэ одоо хүнийхээ хувьд энэ дахиад нэг өөр чиглэл. Одоо энэ салбар малбартай хамаагүй. Одоо эрүүл мэндийн салбарт ч байна уу, ямар салбар байна тэр нь хамаагүйгээр. Ер нь энэ 20 он, дээрэс нь 21 он, одоо ирэх жил ямар хөө байх бол дээрэс нь яг ингээд яг өнөөдрийнх шиг ийм хөл хорой, хатуу хөл хорой цайс сунгагдаад урт хугацаанд үргэлжлүүл бизнес эрхлэгчдэр нь юун дээр анхаарах вэ? Цаашаа бизнесээ яаж авч үлдэх талаас нь ямар хөө арга хэмжээ авбал зүгээр болоо. Ковидын нөхцөл байдал улс орны эдийн засаг бол маш тодорхой. Ковид гинт алга болчихгүй. Яхаа вакцин гарч ирж байгаа гэдээ ярьж байна. Гарч ирээд Монголд ирээд бүгд хийгээд ингэсэн ч гэсэндээ тодорхой хугацаа шаарддаг. Гэтэл вирус нь зүгээр муугаар отоход вирус нь мутацд ороод ингээд явбал яах юм? Бас л том асуудал. Нөгөө талдаа ингэж унсан улс орны эдийн засаг сэрэгтэй тодорхой хугацааг зарцуулна. Лав 1-2 жилийг зарцуулна. Тэгэхээр ер нь бол үүсээ бэлдэхдээ стратеги гаргахдаа хамгийн багадаа 2 жил хавцаагаар гаргавал гарааны компаниудад одоо урьдчилж тосож бэлдэнэ гэсэн үг шүү дээ. Гинт ингээд нам зохиолохгүйгээр. За нөгөө талдаа маш хурдан шилжих ёстой зүйл нь одоо тэгээд яах яг энэ нөхцөлдөө дасан зохицох ёстой. Тэрийг ингээд хүлээмжшэрх ёстой санагддаг. Үүнийг нөгөө үүсгэн байгуулагч нар захирлууд ойлгохгүй ингээд улс орноо эсвэл хин нэгнээс буруу хайгаал ингээд муулаад байдаг хандлагууд энэ тэнд их ажиллагддаг байхгүй юу. Тэгвэл миний жоох манай багийн хувьд дэвтэргүй бүх салбарт ажиллаж байгаа учраас янз бүрийн асуудалтай. Тэг шаардлага алга гэж залуучуудаа хэлж байгаа багтаа. Бити тэг. Ерөөсөө тийм шаардлага байхгүй. Яг энэ нөхцөл байдалтай бас. Тэрийг одоо нөгөө тархилгоондоо одоо тэгээд яхаа энэ нөхцөл байдалтай тулжил ажиллана болохоос биш
Тэгээд бити яг үн шулуухандаа яхад бити гоншгоно гэж байгаа. Хар дахал гарлаа бити гоншгоно. Одоо тэгээд энэтэйгээ дасан тагцаад байлт. Тэ. За дараачийн нэг зүйл хурдхан дижитал шилжилт хий. Хурдхан бүтээгдэхүүнээ үйлчилгээгээ дижиталаар хэрхэн хүргэж болох вэ гэдгээ одоо юу гэдэг рүү дайр. Дараачийн нэг юм энэ 21 онд ч юм уу 20 оны сүүлээр бол авааж цаасан ашиг орлого олно гэдэг бол хэцүү бах. Дийлэнх бизнес. Тийм учраас хэрхэн тест үлдэх вэ? Тэр горон дээр ажиллах нь зөв. Мэдээж нөгөө талдаа санхүүгийн зардлаа хэрхэн бууруулах юм, санхүүгийн орлогоо яаж өөр сувгаар яаж сайжруулах юм гэдэг ийм хойдвол болсон дээр. Саяхан нэг бас нэг зүгээр сонирхолтой одоо жишээ хуваалцахад OKR гэдээ манайхан ярьдаг шүү дээ. Objective Key Result гэдэг одоо нөгөө хамгийн чухал хэмжээгээд номон дээр байдаг John Doerr-ийн те тэр одоо Google компани, тэр Intel компаниас үүссэн маш гоё менежментийн аргачлал те. Тэгээ бид нэр энийгээрээс гарааны компаниудаа бид нэр гарааны компаниуд өөрсдийн гэсэн OKR хий тийм ээ ингэж үздэг. Сая бид нэр аягүй сонирхолтой нэг OKR гаргаж авсан юм гэхэлэр яг ковидын үед бүр яг тэнц усах боломжтой нэг гарааны компанийнхаа OKR-ыг гаргахдаа тийм ээ бүх цаг үеийн хамгийн амжилттай цаг үе байлгана гэж тодорхойлж байгаа. Өөрөөр хэлбэл тэнц усах боломжтойгоо хамгийн амжилттай болгох тийм үү галзуу гэмээр OKR гаргаж штэ тий. Үндсэндээ баг бүтээгдэхүүнээ хийхгүйгээр борлуулна энэ гэж байгаа байхгүй юу? Тийм сонирхолтой юм гэсэн. Тэгэхээр мэдээж ямар юмнууд мэдээж дараачийн асуудал дотоод асуудал ч гэсэндээ ингэж нөгөө талаас нь харлах гэсэн үг. Ямар ч нөгөө хар юм байсан ч гэсэндээ жижигхэн цагааны нь олж чаар. Тэгээд тэр цагаан дээр л фокус хий. Тэр битийдээ том хараад байл гэсэн үг л дээ. Тэгээд дай. Өөр яах юм? Чи зүгээр харжгаад одоо та зүгээр харжгаад ингээд унах юм уу? Эсвэл ингээд тэнцээр байжгаад унах юм уу? Явсан нохоо яасан үү шиг янз бүрийн орлого хийгээд фейлж үзсэн ч хамаахгүй тийм хүмүүс л хожих байхаа гэж харж байна. Гэхдээ бас дахиад нэг яг ингэ бодит байдал дээр бүхэл байгууллага тулгарч байгаа нэг асуудал байна л да. Одоо жишээлбэл манай байгууллага байна. Манай байгууллага маркетинг байгууллагуудтай хамтарч ажилладаг, маркетингийн үйл ажиллагаанд нь тусалдаг. За одоо бидний гол хийдэг ажил маань энэ. Дээрээс нь одоо яг сургалтууд хийдэг, сургалтуудаа онлайн болгоцсон. Энэ онлайн болгосон маань хамгийн зөв ажил байсан. Гэхдээ одоо ингээд хамтарч ажиллаж байгаа байгууллагууд маань бүх ажлууд нь хаагдаад ингээд зогсчлоо. Тэгэхээр цаашаа одоо орлогын хойшлуулалт тий одоо яг өнөөдөр бид нартай мөнгө төлж чадахгүй болчихоо орлогын хойшлуулалт. За тэр нь өөрөө манай компанийн хувьд бол нөгөө цалин, татвар, түрээс бусад одоо зарлуудаа яаж зохицуулах уу гэдэг асуудлууд гэл ингээл бүхэл байгууллагын өмнө ялангуяа жижиг дунд байгууллагуудын өмнө тулгарч байгаа асуудлууд гарч байгаа хөөхгүй. Тэгэхээр ер нь хамгийн түрүүнд яг ийм асуудлууд дээр ер нь ямархуу хамгийн түрүүнд одоо зайлшгүй өнөөдөр хийх ёстой арга хэмжээнүүд юу байж болох вэ ер нь? Эсвэл өмнө нь одоо энд яаж бэлдсэн байх ёстой байсан бэ? Яг бидний хувьд сайн туршлага хуваалцахад бол ковид гинт ирээгүй. Угаасаа ирсэн байсан гадаа үүд нь халал огшоод байсан, орж ирээд л угаад байсан тий. Тэгэхээр уже 10-11 сарын бараг бүтэн жилийн шахуу бэлтгэлтэй болчихсон. Тэгэхээр өчиг бэлтгэхтэй байсан баг. Гэхдээ одоо ингээд ухаарж байгаа нөхцөл байдал ямар танай байгууллага ямар бүтээгдэхүүнтэй юм? Ямар үйлчлэгээтэй юм? Тэрэндээ мэдээж эргэлжлэг харна. Яаж хүргэж ирсэн юм? Ямар чаналаар хүргэж ирсэн юм? Өмнө тэнд хүргэж ирсэн юм. Магадгүй бизнес модель B2B та ярьж байгаа тий. B2B бизнес модель юм бол ягаад B2C байж болохгүй юм гэж харахч ягаад буруу гэж тий. Боломж гарч ирж байж. Тий. Pivot гэж ярьдаг шүү дээ. Одоо нөгөө цагсан бүгд хагас алхам тий. Хоёр алхахгүй шиг наашаа нэг алхаж үзээд ийшээ энд хамгаалагч байх юм бол нөгөө төшөө нэг алхаад энэ тал хамгаалагч байх юм бол одоо яадаг чи наашаа займждаг ч юм уу тий. Ийм хөдөлгөөнийг зайлшгүй бизнес моделийн төвшөнд хийх. Энэ бол чухал санагддаг. Бид түрүүн танд хэлсэн B2B байж тийм боломж гарч ирж байна бас тий. Харин тийм. Энэ чинь бас нөгөө талдаа боломж гэж харах хэрэгтэй болов уу гэж харж байгаа. Бүр нөгөө талдаа бол яаж харах хэрэгтэй бэ харавал одоо зохилтой байж магадгүй вэ гэхээр хөрөнгө оруулалт татаж байгаа болохгүй энэ шийдэл. Одоо хөрөнгө оруулагч нарын жинхэнэ дайрдаг цаг байхгүй тий. Гол хөрөнгө оруулагч гэдэг номон дээр гарч байгаа шүү дээ. Warren Buffett-ийн үндсэн тактик юу байсан бэ? Одоо Apple компани, Facebook тийм ээ маш олон компаниудын жижиг хувийг эзэмшдэг дэлхийн номер 1 дэд үнэтэй байж шүү дээ. Тэр хүний гол зорилго бол ерөөсөө гадаа цус урсж яхад дайр гэдэг ийм зарчимтай шүү дээ. Тэгээд ерөөсөө би 50 центийн нэг одоо долларын үнэтэй ямиг 50 центээр авах дуртай гэсэн ийм үзэлтэй. Яагаад дайрж болохгүй гэж хөрөнгө оруулагч нар одоо дайрах хэвээр. Нөгөө талдаа бизнесүүд тест үлдэхийн тулд яалчгүй хөрөнгө оруулалт авахаас өөр аргагүй байж магадгүй. Гэтэ энэ бол тийм
номер 1 чухал юм уу сайн хувилбар биш ээ. Зөв хөрөнгө оруулагчаа татах тийм ээ. Тэр нь пассив байх юм уу, актив хөрөнгө оруулагч байх юм уу гэдгээ сонгох тийм энэ айгүй чухал. Гэхдээ байж болох бас нэг хувилбар мөн. За нөгөө талдаа зардлаа бууруулах талын оролдлогууд тийм. За яавал зардлууд буурах юм? Хүний нөөцийн тал мэдээж асуудал гарна. За тэгээд өөр одоо элдв янзын түрээс янз бүрийн зардлууд байдаг бол тэрнээсээ татгалзах нь тодорхой. Байгууллага гэсэн зардлаа бууруулж байгаа нэг хэлбэр маркетингийн зардлаа бууруулангууд чинь танаа маркетингийн зөвлөгөөцийн компани дарамт болж ирж байгаа жишээтэй тий. Тэгвэл нөгөө пивота бодох хэрэгтэй байхгүй юу? Окей, манайх ингээд дижитал маркетингийн сервис үзүүлдэг компани. Тэгвэл нөгөө талдаа юу байж болох вэ гэдэг багийнхантайгаа ярилцаад брейнсторм хийгээд галзуу санаа гарч ирэх магадaltaй байхгүй юу? Дээрэс нь бүтээгдэхүүнээ өөрчилж байгаа борлуулж болохгүй юм гэсэн бас нэг санаа. Жишээлх юм бол яг үнэ аха. Танах ковидын үед ковидын дараа ахаад нөгөө компани чинь танаа юу бүтээгдэхүүнийг авах шүү дээ тий. Тэгэхээр танах бол бас үнэтэй шүү дээ. Маркетинг компаниудад хямдхан байдаг шүү дээ. Бүгд 4 сая 5 сая төгрөг. Тэгвэл окей манайхаа 5 сая өгчих бид нар дараад нь одоо юу гэдгийг хагас 2 дахин одоо 50% хөнгөлөлтөө үнээр дараад нь сервис үзүүлдэг шүү гэж болох байхгүй юу. Жишээлбэл гэх мэтээр ингээд бодох юм бол бодоод брейнсторм хийх юм бол янз бүрийн маш олон арга замууд гарч ирнэ. Болд юм байл. Тэгээ бид нар ингээд таньд ингээд сууж гал зүгээр ингээд янз бүрийн ингээд нөгөө брейнсторм оюуны шуурд игдээд яаж болох уу гэж зүгээр галзуу тэнэгч ямаагүй юм ярьдаг. Тэгж яхад тэр дундаас нь ингээд нэг юм оч өсөрдөг байхгүй. Тэнгүүт нөгөөх юм байж байгаа л та газ одоо нөгөө гарааны компанид just do it шууд чаа гэдэг ааш тэ. Зүгээр шууд яхах зүгээр арга байна. Баярлалаа. Яг энэ үед бас хүмүүс санаа авахар гоё мэдээлэл өгсөн багч бодож байна. За тэгээ ер нь яг би Адэ Тэмрөө ер нь ингээд яг танай салбарынхан чамтай холбогдъё гэх тэгвэл ер нь яаж холбогдох вэ? Чи өөрийнхөө талаар бас нэг ингээд тэндээс өөрийнхөө хаяг байршил утасны дугаар тий яаж холбогдохын талаар бас ярилцаж хийдэг ажлуудаа бас нэлээд сайн тодорхой тайлбарлаж таниулж өгөөш. За айгүй амархан натаа холбогдгийг зүгээр баг Facebook би сошиал медиа бүх хаяг дээр нээлттэй байж идэг. Усны дугаар гэсэндээ баг манай салбарын баг дийлэнх нь мэддэг. Манайх ч нөгөө эрүүл мэндийн салбарын нэгдсэн групп гэдэг 14 онд миний үргэлжлүүлсэн нэг групп байдаг. Одоо 38 мянган гишүүнтэй эрүүл мэндийн салбарын голлох хүмүүс бүгдээрээ байдаг. Тэр групп дээр бол ерөөхдөө амьдрал боцолдог. Ийм групп тэрээр ч гэсэндээ идэвхтэй байж байгаа. За манай компаниудтай залуучуудтай холбогдоход нээлттэй. Жишээлбэл манай Health Marketing Service гэдэг эрүүл мэндийн маркетингийн үйл ажиллагаа үзүүлдэг гарааны компани байна. Одоо үйл ажиллагаа маань явж байгаа. Mendiman гэдэг эрүүл мэндийн ухаалаг туслах аппликейшн бүтээх. Тэр дотроо аппликейшн платформ. Edument, Mendevent гэдэг компани юунууд бүтээгдэхүүнүүд компаниуд байж байгаа. Тэдэнтэй холбогдоход бэлэн. Мөн манай дээр зурагслалын одоо барилгын салбарын юм ч байна. Бүтээгдэхүүн уламжлалтай байгаа гэдэг. Барилгын юмнууд ч гэсэндээ бас ингээд явж байна. Тэгэхээр бүгднтэй нь холбогдоход нээлттэй. Мэдээж манай эмнэлгүүд бүгдээрээ ажиллаж байгаа. Манай бас сонирхолтой модель байдаг шүү дээ. Бас энэ завшааныг ашиглаад хэлэхэд эмчтэй эмийн сан гэдэг модель бас манай модель. Олон улсад фармаси клиник гэсэн юм нэршлэр байдаг. Тэгэхээр тийм актер түгээмэл биш. Америкт бас мэрсэр байна. Хятад бас сүүлийн үед гарч ирж байгаа ийм хувилбар. Энийг бид нар монголчлохоор эсвэл Монголд буужихгүй байсан юм байна. Тэгээд ярьж бодож чаад эмчтэй эмийн сан гэсэн ийм нэршил болсон. Хүмүүс ойлгохдоо эмийн сан дотор эмч байршуулад байна. Буруу зөв гэж ингээд баахан ийм хатсан асуудал явсан. Жишээ нь манай тэр эмчтэй эмийн сангийн маркетинг юу байсан гэхээр ганцхан эмчтэй эмийн сан гэдэг энэ оюуны өмчөөр баталгаажсан нэмэлт нэрэл байсан ер нь товчхондоо. Маркетинг бид нар тусдаад нэг төгрөг зарцуулаагүй. Тэгээд ганцхан Facebook дээр нэг хэн пост бичсэн тэр маань айгүй сайн түгээд тэрэгтэл Bloomberg-ээс хүртэл манахаас ярьцлага авъя гэж ярьсан ийм тохиолдол гарч байгаа. Тэгэхээр тэр моделийг тайлбарлахад бол хүмүүс нөгөө түрүүний ярианд буцаад ороход эмчтэй эмийн сан гэхээр эмийн сан дотор эмч тавьсан гэж ойлгоод байгаа. Гэтэл манайх ч яг эмч бол эмийн сан болон клиник гэсэн хоёр энэ модель маань 50-50% ийм маягтайгаар явж байгаа модель. Сонгодоо эмч гэсэндээ эмнэлэгтэй эмийн сантай л үсттэй. Бараг дийлэнх эмнэлэг дотоод ороо нэг үүдэндээ нэг эмийн сантай шүү дээ. Энийг бол бүгд зөвшөөрдөг. Манайх гэхдээ хэн ч ингэж нэг гаргаж ирээгүй юм шиг байгаа юм байна. Шинэ Mon Center ч юм бол ялгаа авахгүй дотор бас нэг зөвлөгөө сууж идэг шүү дээ тийм. Сууж идэг. Гэхдээ тэр хүн чинь хуулаараа одоо үзлэг хийж болохгүй, тариа тарьж болохгүй, одоо яадаг юм. Зөв. Яг үндэ бол зөвлөгөө өгөхөс өөр үйлдэл хийж болохгүй байхгүй юу? Зөв. Тэр нь заавал тусгай шуурал авчиж одоо мөрдөгдөх ёстой юм. Тэгээд ингэнгүүт нөгөө баахан газрууд ингээд манайхыг ингээд хэл ам дагуулад ингэнгүүт мэргэжлийн хяналтаас нийслэлүүдийн газраас гээд аюу олон одоо хүмүүс ирээд шалгаж өгөөл ингээд танах асуудал юм байна гэдэг ингээд явж байгаа. Тэгэхээр хамгийн бас маркетингийн бас нэг гоё зүйлүүд нөгөө түлхүүр үгнүүд тийм ээ нэр байна, түлхүүр үг байна, брэнд байна, лого байна. Эдгээр дээр хамгийн түрүүнд анхаарах нь бас их чухал санагддаг. Компани байгуулагч байгаа энэ төр нөхцөл
шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа бол тэрнийхээ суурь фундаментыг хэрхэн сутгах вэ гэдэг дээр бол аюул сайн брейнсторм хийж гаргах нь бас зүйтэй юм шиг байна. Зөв. Эхлэл хамгийн чухал. Тэгээд бусад холбоосод нээлттэй. Яг үнэ. Бүр хамгийн эхлээд нэг номерт хийх ажил. Жишээ нь манай нөгөө шүдний имлэг гэсэндээ нөгөө анх 17 онд бид нар 24 цагийн имтхан байгууллагад ингээд нэрнэр брейнсторм хийгээл E24 өнтер гэж өгчөөсөн шүү дээ нэрээ. E24. Бүр E24 гэдэг өгчийгээд бүр яг ингээд бэлдсэн байж чад болсон байхгүй. Яг нь Индранил манай охины нэр гэсэндээ аюул сонин зүйл нь одоо Индранил чулуу өөрөө шүдний практикт хэрэглэгддэг ганц эрдний чулуу. Шүд битгийл агаахын салбарт хэрэглэдэг ганц эрдний чулуу байсан. Тэгээд нэг утга учиртай санагдаад бид нэ тухайлсан нэрдээ өгчөөсөн. Тэгээд Facebook-ийнхаа нэрийг оруулахдаа хүртэл аюул чухал хайлтын систем дээр яаж өртдгийг та одоо хэлүүлдэг мэдж байгаа хүмүүс. Тэгэхээр нэрнээсээ эхлэх ёстой юм байлаа. Логоноосоо эхлэх ёстой юм байлаа. Брендингнээсээ эхлэх ёстой юм байлаа шүү. Үйлдэл зүг эхлэх ёстой юм шиг байлаа гэж. Баярлалаа. Тэгээд Ади төмөр болохоор сошиал дээр маш идэвхтэй байдаг. За Facebook дээр миний л мэдхийн асар олон арга хэмжээ одоо үйл ажиллагаа янз бүрийн зүйлүүд сакс хүртэл тоглож байгаа. Ер нь янз бүрийн одоо маш идэвхтэй харагддаг. За сая сонслоо LinkedIn дээр хамгийн олон бас дагагч олон найзууд олон холбоотой хүмүүстэй байх нь байна. Дээрэс нь одоо өөр идэвхтэй сошиал хайгууд одоо платформ сувгууд юу вэ? Facebook, LinkedIn-ээс Snapchat, Chat, TikTok ч гэх юм уу тэднэр рүү орох үнэхээр ормоор л байлтیں۔ Даанч амжидгүй маа. Тэгэхээр ерөөсөө зав байхгүй. Тэгэхээр нэг голдож хэрэглэх юмнуудаа л хэрэглэх. Тэгээ одоо нэг олон компаниудаа зөвлөгөө өгөөд ингэж явдаг болохоор чинь ягаад ч амжихгүй. Тэгээ болж игэл сошиал медиа дээр идэвхтэй байх нь би бол буруу гэж боддог. Гэхдээ зөв зохистой хэрэглэх хэрэгтэй. Шинэ Facebook дээр шинэ дагаж байгаа пэйж хүмүүс чинь эерэг болоод яг танд хэрэгтэй мэдээлэл бүхий тийм хуудсууд байх нь бас зөв санагдав. Тэгэхгүй бол манайхан чинь ингээл хэрүүл тэмцэл юу хамаагүй дагцсан, юу хамаагүй ингэсэн. Тэгээ нөгөө дотроо бодлаад нөгөө нийгмийн сөрөг стресс рүү орчих гээд ах шиг харагдтыг. Ер нь сошиал таксан юм уу тоглох ч юм уу. Зөв. Яа. Хайраа. Ер нь яг би миний асуух гэдэг гол зүйл маань ер нь сошиал ялангуяа байгууллагуудынхаа компаниудынхаа сошиал сувгуудыг та өөрөө хөтэлдэг үү? Ямар оролцоотой вэ? Хөтэлдэг байсан. Одоо айлуулах нөгөө боролцоогоо бууруулад тэгээд нэг хянах горимлоо шилжиж байгаа. Тэгээ алдаа ахаад энэ шат маань дуусаад бүр нөгөө тусдаа тэр хүмүүсүүд нь над паддгүй гэдэг шиг болох хэрэгтэй гэж найддаг. Гэхдээ хаяа орж үзэж нөгөө юу болж байгаа гэдэг анзаарч жишээлх юм бол эмнэлэг дээр гомдол сандууд угаасаа эмнэлгийн байгууллага гомдол ирэхгүй байх гэж бараг байхгүй. Гомдол сандууд яаж ирж байна, хэрхэн шийдвэрлэж байна, хүмүүс ямар реакшн өгж байна те. Манай нөхдүүд ер нь юун дээр алдаад байна гэдэг нь онхоос илүүтэйгээр юун дээр алдаад байна гэдэг нь айгүй чухал л да. Тэрийг сайжруулахгүй бол тэгэл ер нь бол явж өгөхгүй. Тэгээд бид нартайгаа харилцах мөн дээрээс нь нөгөө бусад одоо хамтрагч нартайгаа байгууллагын ажлын чиглэлээр хамтарч байгаа хүмүүстэйгээ чатлах, видео колл хийх энэ дээр бол сошиал медиаг түлхүү хэрэглэх шаардлагатай болж хувирдаг. Тэгвэл бас л стил нэг зүйл хэлэхэд тухайлсан сошиал медиа суугч байсан гэсэндээ мэргэжлийн хүн хөтлөх, мэргэжлийн байгууллага хийх бол маш чухлаа. Түүнээс сонирхогч нэгэн зүгээр л нэг өөрийнхөө wall дээр тавьж байгаа Facebook пост шиг хийх нь бол маш том өрөөсгөл шүү л гэж хэлмээр байна. Тэгэхээр хүмүүс ч нөгөө оюутан дүүдээ хариуцаад өгөх буруу шүү гэсэн үг тийм. Ястаа буруу. Тэр нь шиг буруу юм байж болохгүй л гэж хэлмээр. Ер нь тантай ярилцлага хийж байгаагийн зүгээр. Юугаан дуусгаарай. Тантай нөгөө ярилцлага хийж байгаагийн хувьд бол одоо шинэ танах байна, BZP байна. Дахиад өөр маркетинг Монголын зах зээл дээр бол одоо дижитал маркетингийн тал дээр хамгийн том нь танаа хоёр шүү дээ. Танаа хоёр хандах хэрэгтэй. Тэгээ танаа өдр одоо юу гэдэг нь арай боломжгүй энэ төр байх юм бол манай ядаж health marketing service гэж компани хандж яж бас болно. Одоо эрүүл мэндийн салбарынхан бол одоо танд бол илүү одоо яг энэ чиглэлээр хамт салбарт ажиллаад үр дүн гаргаад явцсан мэргэжлүүдтэй ажиллах боломжтой байна гэсэн үг шүү дээ тий. За би дахиад нэг юм асуух гэсэн. Яг Индранил шүдний эмнэлгийн хувьд жишээлбэл Facebook сурчлагын мөнгө зардаг. Зардаг бол ер нь хэдийн хэрээний төсөв гаргадаг бол. Зарна маш бага штэ. Маш бага. Бид нар хаяа бол ингээд огт өрөөсөө бүүст ч юм уу тийм юм хийхгүй. Хаяа нэг бүүст мөс тэгэхээр ердөө нэг $5 $7 орол хийдэг. Гэтэ өдрийн нэг юм уу макстай $2 орол бүүст юм. Тэгэхээр энэ органик хүртээмж сайтай байна гэсэн үг. Органик хүртээмжийг яаж ингэ сайжруулж энэ төвшөнд барьж авч яваад байна. Органикаар одоо үн төлбөрүүгээр хүртээмж. Манай эмнэлгийн нөгөө Google-с юм уу Facebook-ос хайж хүмүүс их орж ирдэг юм. Бараг ингээд юу яахгүйгээр 24 цаг гэдгээр. Тийм мэдгүй одоо яадаг юм байгаа. Мэдээж нөгөө бид нар нөгөө юун дээр
цайлтны системийн оновчлолыг анх хийж байхдаа аягүй сайн хийсэн л дээ. Тэрнтэй Зөв. хамааралтай байгаа х мэдээж Ааха. Зөв. Тэгэхээр тэр За, маш нөгөө сайн талаар хөрөнгө оруулалт байсан шүү дээ. хэрэглэгч нар ч угаасаа өөрсдөө тий маш сайн хөрөнгө оруулалт байсан гэсэн. Тэг хүмүүс ч өөрсдөө одоо нөгөө ам дамжт юм уу эсвэл гайгүй имлэг юу гэж асуудаг юм уу тэгмүүд хүмүүс таагалдаг ч юм уу эсвэл тэгээд асуухлаар чиний тим юм хайгаад үзээрэй ч гэх юм уу тий нөгөө л маркетинг буюу жинхэнэ утгаараа брендингээ хэрхэн ханиулсан бай гэдэг аягүй чухал гэх цаа яг энэ дээр. Зөв. Тухайлбал мэрэгжлийн одоо чинь манай зарим юмнуудыг бол манай нөгөө health marketing service гэж компани гарны компанид хариуцуулаад ингэж явж байгаа байхгүй. Бид нар дахиад бас нэг чадахгүй эсвэл нэг хүн энэ хийнэ гэж айгүй асуудалтай бас эрсдэлтэй шүү дээ. Тэгж яхаар мэрэгжлийн агент нь хариуцаад яваа гэсэн хувьд бодлож хийж байгаа. Ерөөсөө тэр хамгийн зөв хариуцлаа. Тэгээд дээрэс нь бас эхлээ 2-3 хоногийн өмнө шүү дээ. BCP-ийн Батар гахтаа бас ингээд онлайнаар битээр уулзж ирсэн. Хамтарч ажиллах хэрэгтэй байна бид нар. Тэ магадгүй танахтай ч хэдүүлээ хамтраад ингээд маш гоё чанартай бүтээгдэхүүн гаргаж ингэж ажиллах хэрэгтэй байна л гэж ярилцаад байгаа. Чаддаг хийж цаая гэсэн тэ. Нийлүүлээ тэр. Дээрс нь хамтын ажиллаж болох юм байна гэж. Маш чухал. За баярлалаа. Бид хоёр ярилцаад одоо 55 минут болсон байна. Цаг өстой ийм хурдан өнгөрсөн байна. За ямар ч байсан үнэхээр бас яг энэ цаг үед иймэрхүү одоо нөхцөлд бид нэр маш олон хүнд хэрэгтэй мэдээлэл өгсөн байх шууд чинь. Дээрэс нь одоо яг бид нар яг үнэндээ гэрээс ажиллаж байна. Бас нэг тодорхой хэмжээний цагтай байна. Яг гэрээс ажиллахаар юм цагтай ч юм шиг эсвэл цаггүй ч юм шиг байна. Завтай ч юм шиг, завгүй ч юм шиг тий. Гэхдээ ер нь зам гаргаж болох юм байна. Өдөр болгон яг иймэрхүү төрлийн салбар болгоны өөр өнцгөөс шин соргог мэдээлэл өгөх ийм хүмүүстэй уулзах ийм зорилготой байгаа юм. Тэгээ хамгийн ихнийх нь Адит төмрөө маш их баярлалаа. Тэгээ ажилд нь амжилт хүсье. Маш олон зүйл эхлээд бодоод санаачлаад явж байгаа. Тэгээ бүх ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Бүхэндээ бас амжилт хүсье. Зүгээр нөгөө сүүлд нэлээ өчтөр жишээлх юм бол гэрээс ажиллахын сайн тал нь өчтөр би ингээд зөндөө олон хүмүүстэй ажлын байрны ярилцлагыг онлайнаар хийгээд тэгээд 3 хүн одоо аваад манайхан дагалдаад эхэлсэн явж байгаа. Тэгэхээр энийг бүх онлайнаар хийж болно. Тэгэхээр тийм байна. Асуудалгүй баталгаа гэж бодож байна. Та хэдэн амжилт хүсье. Уурж оролцуулсан баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.